би хүний оршихуйн хамгийн үнэт зүйл болсон эрх чөлөө гэдэг зүйлийг ямагт эдэлж байгаагаа би өөрөө мэдэрдэг. Өөрөөр хэлэх юм бол би өнөөдрийг хүртэл дандаа өөрийнхөө хүссэн зүйлээ хийж өөрийнхөө сонголтоор өнөөдөр хүртэл амьдарсаар ирсэн. Ийм ч учраас ийм сайхан ардчилсан нэгэнтэй Монгол улсад амьдарч байгаагаараа би дандаа баярлж авдаг. Тэгвэл миний энэ сайхан амьдрахын үндэс болсон миний эрхийг мөн миний үргийг Монгол улсын хуулинд хэрхэн заасан байт юм болоо. Хүний эрх чөлөө гэдэг хүн оршихуйн амин судас. Үнэт зүйл гэдгийг одоо орчин үед ер нь бүх нийгэм хүлээн зөвшөөрдөг болсон. Гэхдээ харамсалтай нь энэ бол түүхийн цаг хугацаанд дандаа ийм байгаагүй. Хүн төрөлхтний түүхийн бүхий л цаг үед хүний үндсэн эрх зөрчигдөх, эрх чөлөө нь хязгаарлагдах явдал харамсалтай нь байсаар л ирсэн. Тэр тусмаа арьс өнгө, үндэс усаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур, усаа болон хүйсээр ялгуурлаж эрхийн хязгаарлах, боолжлох, иршээлдээ байлгах, хүнийг худалдаалах, хөдөлмөрийн мүлжих, эрүүл шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах зэргээр хүний төрөлхийн эрхтгч байдлыг алдагдуулах явдал хүн төрөлхтний түүхийн ихэнх хугацаанд харамсалтай байсаар ирсэн. Харин Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор хүний эрхийн түгээмэл тунхаглал гэх баримт бичгийг баталсан. Энэ нь хүн гэдэг чинь төрхөөсөө эхлээд хүн бүр тэгш эрхтэй. Хүний эрх чөлөөг эрхэлж явах нь хүн болсон хүн төрөлхтөн бидний хамгийн нандин үүрэг юм гэдгийг дэлхийн олон орны хүмүүсийн анхаарлын төвд очсон маш чухал тунхаглал болсон. Тэгвэл манай улсад хүний эрх чөлөөг хэрхэн хангаж өгсөн байдаг талаар үндсэн хуулийнхаа зарим нэг залттай танилцъя. Ерөнхийдөө энэ хүний эрх чөлөө гэдэг бол зарим нь хүн болохынхоо хувьд зайлшгүй эдлэх ёстой эрх байдаг бол зарим нь тухайн улсын иргэн болохынхоо хувьд эдэлж болох ийм эрх байдаг, ийм бяцхан ялгаатай байдаг. Монгол улсын үндсэн хууль 6 бүлэг 70 зүйлтэй. Үүний бүхэл бүтэн 1 бүлэг буюу 2 дугаар болгон хүний эрх чөлөөний тухай байхаас гадна энд Монгол улсын иргэний баталгаатай эдлэх 18 төрлийн эрх чөлөөг зааж өгсөн байдаг. Үндсэн хуулийн 14 дугаар зүйлд Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрхтгч байна. Хүний үндэс, усаа, хэл, арсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгуурлан гадуурхаж үл болно гэсэн байдаг. Ингээд үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэний баталгаатай хэрэгжүүлэх, эдэлж болох бүх эрх чөлөөг товч тодорхой зааж өгсөн байдагтай танилцъя. Нэгдүгээрт амьд явах эрхтэй гэсэн байна. Өөрөөр хэлбэл онц хүнд гэмт хэрэг үйлснээс бусад тохиолдолд хүний амьнаас буснуулахыг хатуу хориглосон байдаг. Энэ амьд явах эрх гэдэг бол ганц Монгол улсын иргэний эдлэх эрх биш. Ер нь энэ дэлхийд төрж байгаа хүн болгоны эдлэх ёстой эрхээ. Хүн энэ дээр манай дэлхий дээр төрсөн л бол хаан төрсөн, ямар гэр бүлээс төрсөн, ямар арьстай, хэн болохоосоо үл шалтгаалж төрснийхөө төлөө үн цэнтэй амьдрах, амьд явах эрхээ хамгаалуулах ийм үндсэн эрхтэй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэсэн байна. Монгол улсын иргэн мөн үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, бүх залхамжуулах эрхтэй юм байна. Энийг бүр үндсэн хуулиндаа зааж өгсөн байдгийн байна. Цаашлах юм бол ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, бас амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй юм байна. Монгол улсын иргэн өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хууль заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй. Энэ талаар бид нар өмнөх дугаараараа явсан нийгмийн даатгалын тухай дэлгэрэнгүй ярьсан байгаа. Энэ дээр ямар хүн, ямар тохиолдолд, ямар нийгмээсээ ямар даатгалыг авах, юуг хамгаалах тухай дэлгэрэнгүй ярьсан байгаа.
Монгол улсын иргэн мөн эрүүл мэндийг хамгаалуулах энгийн тусламж авах хэрэгтэй. Сурч боловсрох хэрэгтэй. За энэ сурч боловсрох гэдэг дээр төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэж мөн хуулиндаа заасан байдаг. За цаашлах юм бол соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туургах, үр шимийн хүртэх эрхтэй гэж заасан байна. За цаашлах юм бол шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа лимжлэн төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй, мөн төрийн байгууллагад сонгогдох эрхтэй гэсэн байна. Манай улсад 18 нас хүрсэн иргэн сонгох эрхээ эдэлдэг болвол ерөнхийлөгчд 50 нас хүрсэн Монгол улсын их хурлын гишүүнд 25 нас хүрсэн хүн сонгогдох эрхтэй байдаг юм байна. Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам олон нийтийн бусад байгууллага байгуулах сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Хэн нэгэн хүнийг альва нэгэн улс төрийн байгууллага намд эвлэлдэн нэгдснийхэн төлөө, улс төрийн үзэл бодлынхын төлөө ялгуурлан гадуурхахыг хориглосон байдаг. Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй эмэгтэй тэгш хэрэгтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хоёрын тэгш эрх сайн дурын харилцаанд үндэслэнэ. За Монгол улсын иргэний дараагийн эрх хэрэгчлөөнд төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх хэрэгтэй гэсэн эрх орсон байна. За цаашлах юм бол Монгол улсын иргэн халдшгүй чөлөөтэй байх хэрэгтэй. Хуульд заасан үндслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч гэсэн нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хүнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Иргэний хувийн ба гэр бүл захидал харилцааны нууц орон байрны халдшгүй байдлыг тусгай хуулиар мөн хамгаалж өгсөн байдаг. Монгол улсын хууль олон улсын гэрийн заасан эрх чөлөөнд зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлөвлөх, өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг эх үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн тусалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шудраг шүүхээр шүүлгэх, хэрэгээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давд заалдах, уушлал хүсэх эрхтэй. Ер нь бол гин буруутай хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэгт үйлдсэн гин буруутай тооцож үл болох юм байна. Гин буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд төрөл цаданд нь халдаан хэрэглэхийг хориглоно гэсэн заалт бас байна. Монгол улсын иргэн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй. Мөн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Төр түүний байгууллагаас хууль ёсоор тусгаалan хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах хэрэгтэй. За мөн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, төр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй юм байна. За үндсэн хуулийн 19 дугаар зүйлийн 3-д хүн эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал бусад хүний эрх чөлөөг хохироож нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэж тодтхон хуульчилж өгсөн байдаг. Бид мэдээж ийхүү өргөн хүрээний эрх чөлөөг эдлэхийн хажуугаар үүрэг хүлээх нь тодорхой. Тэгэхээр Монгол улсын иргэд бид хуулийн дагуу ямар үүрэг хүлээдгийг одоо товч харцгаая. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд Монгол улсын иргэн шудраг хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсцчлан биелүүлнэ гэжээ. За үүний нэгдүгээрт нь үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх. Хоёрдугаарт нь хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх. Гуравдугаарт нь хуулиар ногдуулсан албан татвар төлөх. Дөрөвдүгээрт нь эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах гэсэн байна. За мөн энэхүү дөрвөн үндсэн үүргээс гадна хөдөлмөрлөх, эрүүл мэндийг хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журам дүүрэг мөн гэж заасан байна. За энэ журам дүүрэг гэдэг нь одоо Монгол хүн Монгол улсын иргэн болсныхоо хувьд
өөрийнхөө ухамсараар, хүний мэс чанараараа эдгээр үүргийг чандлан сахин биелүүлэх ёстой гэсэн утга учиртай юм аа. За мөн төрийн зүгээс иргэдийнхээ дээрх эрх хэрэгчлөөг хангах нөхцөлийг бүрдүүлэх үүргийг хариуцсан гүйцэтгэхээ үндсэн хуулийн 19 дугаар зүйлд заасан байдаг. За энэ бүгдээс харахад бид нар бол одоо юу хүссэн зүйлээ өөрийнхөө сонголтоор хийх ийм сайхан ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэдгийг нэрээс харагдж байна. Гагцхүү мэдээж хэрэг надад байгаа эрх миний найзад ч байгаа, миний хөршөд ч байгаа, магадгүй миний одоо хүлээн зөвшөөрч чаддгүй бусад хүмүүст ч байгаа. Ер нь бол надад байгаа эрх болгон Монгол улсын иргэн болгонд байгаа гэдгийг ухамсарлаж бие биенийхээ хүндэтгэж, бие биенийхээ эрх хэрэгчлөөг хүндэтгэж амьдрах шаардлагатай хэрэгтэй юм байна. Гэтэл одоо орчин үед ч гэсэн маш олон улс оронд хүний хамгийн наад зархын эрх хангагдахгүй байгаа улс орн зөндөө байгааг бид нар мэдж байгаа. За насан туршаагүй байхдаа өөрөө ч мэдэхгүй хүний ихнэр болцсон байдаг. За ямар нэгэн мэрэгжил сонгоё гэвэл тэр нь ямар ч боломжгүй байдаг. Сурыг гэвч сурах нөхцөлгүй, эрүүл мэндийн хамгааллыг гэвч тийм нөхцөл нь бүрдээгүй ийм улс орн зөндөө байгаа шүү дээ. Нэрээ их засаг хуульд хүн бүрийн ажил эрх тэгш, баян ядуу эрхэм доорд гэж ялгаж үл болно гэсэн заалт байдаг. Өөрөөр хэлбэл хүн бүр тэгш байх ёстой, ард түмнийг ялгуурлан гадуурхаж болохгүй гэсэн санааг бидний өвөг дээдс тэртээ 13 дугаар зуунд хуулиндаа тусгасан байж. Ганц ард иргэдийнхээ эрх тэгш байдлыг хангаа зогсохгүй олон үндэстний соёл зэрэгцэн оршихыг хүлээн зөвшөөрч байсныг Монголын нийслэл хар хоринд Христосийн, Буддийн, мусульманы шашны сүмүүд зэрэгцэн оршин ажиллаж байсан түүхээс харж болдог. Олон мянган жил үргэлжилсэн үндэстэн овог аймаг болон шашин хоорондын утга учиргүй дайн байлдааныг эцэс болгож олон мянган хүнийг дайны задан бэрхшээлээс холдуулж дэлхийд дахинд инх хамгаалан байдал тогтоож улс орнуудын ард иргэд ер нь хүн төрлөختөн харилцан бие биенээ ойлгож хүндэтгэх, итгэлцэх сайхан боломжийг бүрдүүлж харилцан ажиллах өргөн боломжийг нээж дэлхийн ертөнцийг төвшөлтгсөн Чингис хаан болоод өвөг дээдсийн маань ухаалаг, холж мэрэгэн ухаан, үзэл санаа үнэхээр бахархууштай. За ингээд бодоод үзэхээр тэртээ 13 дугаар зууны үеийн Чингис хааны бодлого. Энэ их засаг хууль нь өнөөгийн бид нарын 21 дугаар зууны үеийн хүн төрөлхтний өмнөө тавиад байгаа, хөрхийг зориод байгаа тэр тогтвортой үйлчлэлийн бодлого гэдгийнх нь их үндэс язгуур үзэл санаа байсан байж болох уу? Өөрөө судлаад үзээрэй.